Зорин мэнд. Залуучуулах хвчлэг 27 хүрч байна. Ярс өдөр мэдээж дуусаагүй. Тэгээд бас нэг юм хурны ёг гэдэг нэг ном байгаа гэдэг чинь шүү дээ. Тэр яг ямар учиртай ном юм бэ гэх юм бол ер нь бол А үсгээс сурсан бол Б үсэг гэсэн үг. Тодорхой хэмжээнд сүнслэг ертөнц юм уу энергийн мэдрэмжийг авцсан. Тэгээд материалын ертөнцийг өөрчлөхийг хүсэж байгаа хүнд ер нь бол илүү чиглэсэн гэх юм уу. Одоо жишээлбэл хоёр янзаар хувиргалтаас хамаарат ингээд үр дүн өөр байдаг байхгүй юу? Би нэг өмнө ярьж ирсэн шүү дээ. Бэлгийн нэрг хувиргалтыг хэрвээ бичил сансрын тойрог замаар хувиргах юм бол энэ эрүүл мэндэд чиглэсэн тэгээс илүү их бие махбодын хүч чадал чиглэсэн хүч болж хувирдаг байхгүй юу? Энийг харин хэрвээ шууд дээш нь шидчих юм бол энэ нь болохоор оюун ухаан хумсар чиглэрсэн сүнслэг мэдрэмжид чиглэсэн тийм энерги болж хувирдаг. Ийм хоёр ялгаатай. Тэгэхээр хин хизээ хэдэн настай байна гэдгээс хамаарат ер нь хувиргалтынхаа чиглэлээ өөрчилж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл та хэрвээ залуу хүн байлаа. Тэгээ ингээд эмэгтэй хүн таалагдахыг хүсдэг хүн байлаа. Эсвэл хайртай хүн чинь хамт байгаа бол бэлгийн энергийн хувиргалтаа бичил сансрын тойргийн замаар хийнэ гэсэн үг. За энийг бол яг анх сонсч байгаа хүмүүс ойлгохгүй байх юм бичил сансрын тойрог юу ингээд тэр нь болохоор яг уу энэ нөгөө давгийн янгалахын өдөртөр бичсэн байгаа. Ер нь бол ахар сүүлнээс эхлээд толгоос буцаж буугаад хөвлөгээр дамжаад буцаж одоо тэр бэлгийн эрчим рүү хурж байгаа тэр энерги хэлээд байгаа. Энэ тойргийг ер нь өдөртөөс сурсан хүн байх юм бол саатаа болон санс руу сурсан хүн байх юм бол мэдээж яг уу дотны харилцааны үеэр энийг ашиглаж болно энэ чадвараа. Энэ нь болохоор тэг ингээд дур тавилтыг удаашруулах ч юм уу тиймэрхүү байдлаар ашиглагдаж болно. Нөгөө байдлаар болохоор энэ тэр их эрчим хүчийг бие дотроо тогтоож барьж байгаа хувиргалт болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол байнгын дүүрэн байдал, байнгын эрч хүч мэдрэх боломжуудыг одоо юу гэдэг яг нарийн тайлбарлсан юмуд байгаа. Тэгээд энийг яг уул нь уншихад бол нэг тийм ойлгомжгүй юмнууд байхгүй. Зүгээр яг анханасаа энерги гэдэг юу ч ойлгодгүй. Тэгсэн мөртлөө савгүй байх дуртай. Тэгсэн мөртлөө ингээд янз бүрийн сонирхдаг те хайртай эмэгтэй хүн сонирхдаг хүмүүс яг энийг ингээд ном бариулчвал ер нь нэлээд ойлгохгүй магадгүй. Тэгээд үгүй гол нь яг үндсэн сааднаа буюу хүн дандаа сүнслэг хөгжлөдөг байхгүй юу? Тэгээд дандаа ингээд хүний амьдралын зорилго сүнслэг хөгжил байх албатай биш. Тэгээд чи ингээд насаад байгаа дэрдэг юм гэж боддог. Бэрта байхыг, олон ажил зэрэг хийхийг, эрчвчтэй байхыг ингээд эмэгтэй хүн таалагдахыг хүсч болно. Энэ бол буруу зүйл биш байхгүй юу? Тэгэхээр энэ мэтчлэн яг материалын хөгжил, материалын холбоос одоо тий олон хүн таалагдахыг хүсдэг юм байж болно шүү дээ. Олон хүн таалагдахыг хүсдэг юм байвал тэрийг bijүүлэхийн тулд эсвэл тэнд яг юу тулгараад ийн гэдгийг ойлгохын тулд ийм бясалгал хийж байгаа гэсэн үг. Гэтэ тэр нь болохоор нэг тийм сүнслэг хөгжил зориулсан бясалгалууд биш. Одоо энэ хурууны ёгийн бясалгалууд гэж хэрвээ нэрлэх юм бол ерөөсөө тийм сүнслэг хөгжил зориулсан биш. Өөрийн бодлын орон зайг таних, амьсгалаа таних ч юм уу. Яг жоохон тийм юмнууд байгаа. Гэтэ ер нь бол яг гол зорилгууд нь материалын ертөнцийн харилцаануудаа өөрчлөх зорилготой байхгүй юу? Хүн нэгэнтэй материалын ертөнцид амьдарч байгаа. Тэгэхээр материалын ертөнцийн тэр харилцаануудыг өөрчлөх, тэрийг бодох тухай байгаа. Гэхдээ энийг одоо юу гэдэг сайн сурыг гэж бодож байгаа хүн байх юм бол мик бодорсон шүү дээ. Сайн сурыг гэж бодож байгаа хүн байх юм бол зарим хүн энийг ингээд далд ухамсараараа юм эсвэл зөв өөр юм байгаа байдлаар дамжуул хийждэг байхгүй. Тэгэхээр ер нь бол юу гэдэг анхдаг шатаас хүн хаана байгаагаас хамаарат янз янзын тиймэрхүү үе шаттайгаар хийнэ гэсэн үг. Жишээлбэл над шиг хэрвээ ганц би хөнгөгүй ганцаардан бол хогийн амьсгал байх юм бол тэр ганцаардлаасаа гэжрүүлэх эсрэг үүснээ татах ч юм уу эсвэл энэ санхүүгийн гацаанаас гарах гэдэг хурууны ёг гэдэг хийнэ гэсэн үг. Тэгээд хэрвээ та ингээд санхүүгийн хангалттай эрхчлөөнд хүрсэн эсвэл насан тогтцсон байх юм бол
илүү ингээ баталгаатай байх тэр байдлууд олж авна. Гэхдээ ерөнхийдөө хэлэхэд хэлдэг шүү дээ. Тогтмол орлоготой тэгээс тэр орлогоо өрн тарын хийдэг биш. Ихэнх хэсгийн зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж хадгалаад бага зардлаар их ашиг олдог. Тэгээ одоо жишээлбэл сарын орлого нь 5-6 сая ч юм уу 7 сая. Тэгснээр тэрнээсээ маш бага зардлуудаар амьдардаг тий. Одоо ингээд янз янзын байрны түрээс, машины түрээс янз янзын лизинг байхгүй тэгснээр ерөнхийдөө нэг юм 2 сая төгрөөр хангалттай амьдарчдаг. Цаашаа ингээд 5 сая төгрөг тэг ингээд далд хийчдэг ч юм уу. Тийм хүн байх юм бол тэр хүн чинь жил юм уу 2 жилийн дараа тэгээд хангалттай санхүү эрхчлөөнд хүрчинэ. Тэгээд тэрнээсээ цаашаа дамжуулаад бизнес хийх боломжтой, үйл хөдлөх хөрөнгө авах боломжтой гэдэг яг гоо тиймэрхүү тайлбарууд видеоэрээс нь тийм ер нь бол хэрвээ тийм бол ер нь бол хорооны йог хийх шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр хүн угаасаа хорооны йог хийсэн хийгээгүй хангалттай амьдралаа өдөртдөг эргэн тойрны материалын ертөнцийг ер нь таньсан хүн гэж ойлгож байна. Тийм ер нь бол сая би яг нэг бичлэгийг ингээд копи паст хийчлээ. Гэхдээ ер нь бол угаасаа тийм байхгүй. Хангалттай ухаантай хүн байх юм бол хангалттай ингээд мэдрэмжтэй хангалттай өөрийгөө олцсон хүн байх юм бол хорооны йог шаардлагагүй. Зүгээр ямар хүмүүст хэрэгцээтэй гэхээр одоогийн хүмүүст хэрэгцээтэй. Одоогийн хүмүүс бий одоо бид нар чинь тийм савгүй хөгжлөн төрөг байна, ядуу байна, залхуу байна. Тэгээ ингээд хэцүү зүйлсээ зөндөө байна. Ойлгохгүй байна, боломжуудыг алдчихээн, тэ. Хэрсүү биш байна. Тэгэхээр тэр байдлуудаасаа ерөнхийдөө жоохон өөртөө дүн шинжилгээ хийхин тулд юм уу, зөв сонголт хийхин тулд хорооны йог хийдэг гэсэн үг. Эсвэл ер нь бол яг одоо юу гэдэг хүн ер нь өөрийгөө дүн шинжилгээ хийхдээ муу байхгүй. Ер нь өөрийгөө ингэ дүн шинжилгээ хийхдээ муу. Тэг боломжийг олж харахтаа бас амар муу. Ер нь маш их муу байдаг. Дээрэс нь ер нь бол нэг тогтсон үзэл бодлороо л айгүй хардаг. Тэ. Одоо ингээд 50, 60, 70, 80 ч юм уу ингээд ингээд шамнартайгаа уулзлаа гэж бодъё. Тэр хүний амьдралд ингээд баяжих боломжууд зөндөө байсан. Тэр хүн олж хараагүй. Хажуугаар нь хүмүүс баяжсаар байсан. Хажуугаар нь ингээд ингээд зөндөө олон боломжууд яваад өнгөрцөн. Дээрэс нь гарцаагүй зүйл биш зүйлсийг гарцаагүй юм шиг бодсон. Жишээл ажлаа солихыг аимшиг гэж боддог байсан. Бага цалинтай хогийн ажил хийдэг. Гэхдээ би өөр юм хийж чадахгүй гэж бодоод өөртөө чадаагүй. Хажууд нь хангалттай өөртөө чадсан, хангалттай алдаа хийжсэн. Гэхдээ тэнийг алдаанууд том алдаа хийхгүйгээр бага алдаанаас суралцаад илүү том зүйлс рүү чиглэжсэн хүмүүс нь одоо амжилттай байх тохиол байдаг. Энэ дээр бол нөгөө онцлогтны жишээ, онцлогтон муу суралтын жишээ хангалттай дордсон шүү дээ. Юу юм бэ гэхээр онцлогтон хүн бол алдаа гаргадаг. Тэгээд муу суралтын хүн бол алдаа гаргадаг. Гэхдээ амьдралыг ойлгоцсон байдаг. Тэгээд амьдрал дээр маш олон зүйлсээр алдсаар байгаа амжилтанд хүрдэг гэдэг. Тийм энэ гэхдээ яг би одоо юу гэдэг юм Өдрөт Ариунагийн тэр жишээнүүдийг нэг копи пастлаад байгаа биш. Угаасаа адилхан боддог байхгүй юу? Ер нь бол адилхан боддог. Заавал тэн дээр гэлтгүй ер нь баячууд, баян хүмүүс юу гэж боддог юм бэ гэхээр алдаагаа оюун бодол дотор хийдэг. Эсвэл алдаан дээр ингээ үгтлээ ингээ алдаж үтсэн байдаг. Ямар нэгэн байдлаар амжилтанд хүрсэн хүмүүст ямар нэгэн удаа үхэл рүү орцсон амьдралыг бүр хатуугаар дүгнсэн тохиолдол байдаг штэ. Тэгэхээр ер нь бол тийм дүгнэлт хийхгүйгээр дандаа юм комфорт зондоо, тав тухтай зондоо байдаг бол тэр хүн амжилтанд хүрэхгүй. Тийм. Ер нь бол энэ дасгалыг ч гэсэн ер нь сурах гэж байгаа бол тодорхой хэмжээнд өөрийн үзэл бодлоо өхүүлэх шаардлагатай байхгүй. Өмнө боддог байсан, өмнө ингээ хүмүүсээ сонсч ирсэн зүйлсээ өхүүлэхгүй бол шинэ мэдлэг ерөөс орж ирэхгүй. Тэгэхээр ер нь бол яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ номыг ч гэсэн би ингээ маш олон хүн түгэжсэн. Тэгээд мянгаар нь хэвлүүлээд тэгээд дэнээс читүү түгэе гэсэн зорилготой байдгүйсэн. Мөнгөөр зодчих гэж боддог байсан. Гэхдээ би хүмүүсийг дутуу уналсан. Хүмүүс бол зөндөө тэнэг би хүмүүсийг хурдан өөрсгдөг гэж бодсон. Шинэ мэдээллийг айгүй хурдан авдаг байх гэж бодсон. Эсвэл өөрийнхөө тухай ингээ мэдлэгтэй байдаг байх гэж бодсон. Үгүй ингээд жоохон юм мэдчихгуудаа айгүй бардам болчдөг. Тэгснээ ингээд яг энэ тойрон утгаар надад ч гэсэн хамаатай. Гэхдээ ер нь бол яг байх ёстой байр суурин дээр хэлсэн шүү дээ.
багш хэрвээ байгаа бол би юм заах гэж байгаа бол тэр юм мэдж байгаа бол би мэдгүй байгааг нь хэлээд тий ингээд тий зэмлэх хэрэг байгаа. Гэтэ би ямар та нарыг ингээд зодоод байгаа биш нүдэд байгаа биш үгээр л нэг тэний сүртэй зэмлэх байх. Ирэх байгаа. Яг би хэрвээ мэдж байгаа бол тэр зүйлээ мэдгүй байгаа бол би тэгж болохгүй байхгүй. Тийм зүгээр би хөдөлч хүн болно, бардам хүн болчихно. Тэгэхээр ер нь бол дахиад хэлье. Хүн анх төрхөөс нь ахуулаад тэгээ ингээд маш их потенциал байгаа, маш их боломжууд байгаа. Бидний материалын ертөнцийн ч илүү амжилттай амьдрах болно байгаа хүн төрлөختөнд. Яа одоо болтол ингээд хангалттай амьдрах хүн бэ гэхээр бид нар хангалттай бурханлаг биш байхгүй. Ер нь асуудлын шалтгаан юу юм бэ гэхээр бурханнаас болж байгаа биш. Бурхангүй байдлаас болж байгаа байхгүй юу? Харанхуу, мэдлэггүй, бүдүүлэг, тэгээ ингээ хуваачсан, тэгээд юу дийн, тэгээд нэг үзий яддаг, шантардаг, тэгээ ингээ залхуу гэдэг бүх яг ингээ сайн чанаруудын эсрэг чанарууд бидний дотор байдаг болохоор бид нар дүүргэсэн байгаа болохоор бид нар одоо юм байгаа. Тэгээд би та нарыг хэлэхгүй би ч өөрөө юм байгаа. Тэгээд би тийм болохоор өдөр болго өөртөө хараадаг өөртөө ингээ зөв хараал хэлдэг. Тэгээд амар олон хохиросон амар олон боломжуудыг алдсаар алдж байгаа. Тэгээд одоо юу ч алдахгүй хичээж байгаа. Тийм болохоор юу ч ядаж ганц чаддаг зүйл те. Ядаж ганц чаддаг зүйл нь би нэг ичхнүүрээ илгэндээ нац учраас тэнийг харагддаг, царамутаа харагддаг гэдгийг мэддэг ч гэсэн энэ зүйлээ ингээ хийсээр л байгаа. Тэр нь ядаж авах ганц чанар юм да. Тэгээд илүү дутуу баахан юм яриад яг уу. Тэгээд юу ч юм хүний жинхэнэ хүч чадал гэдэг зүйл чинь ер нь бол дотор байдаг. Илүү мөнхийн зүйл чинь бас чинь дотор талд байдаг. Гадна талд байгаа зүйлс бол түр зурах. Гэхдээ гадна талд байгаа зүйлс яг наснасандаа мэдрэх үнэхээр гоё. Мөнгөтэй байх гоё, эсрэг үсэндээ таалагдах гоё, олон хүмүүст хүндлэгдэх гоё тий. Гэхдээ ер нь бол илүү мөнхийн, илүү жинхэнэ хүч чадлыг олохыг хүсэж байгаа бол тэр чинь дотор байгаа. Тэр бол тий оюухан сүнсэнд чинь байгаа. Тэр дахин давтагчгүй байдлууд бүгдэнд байгаа. Тэр болгоныг бол би бурхан биш учраас мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн та нар энэ одоо өглөөд идэг дахин яриад идэг хуйлуудаа аль нэгэн ч болтгоо ойлгочих юм бол амьд үлдэнэ. Тийм юм бол амьдрна. Тэгэхээр өхөл амьдрал хоёр хоорондоо хэр зайтай вэ? Хэр ялгаатай вэ? Тийм. Чи ингээд өнөөдөр өхөж чадах уу? Хүмүүс бол чадна гэж хэлдэг. Ялангуяа залуучууд ингээд амьдралын хямдхан бодоод идэг. Гэхдээ амьдралын цаан зөндөө олон юм байдаг. Чамд ирэхгүй зүйлсөө зөндөө байгаа. Чамаг хайрладаг хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Эсвэл хайрладаг хүмүүс гарч ирэхэд болцлоо ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр ер нь бол амьдрал үнцэнтэй байхгүй юу? Хүний амьдрал. Одоо яагаад үнцэнгүй байгаа юм бэ гэхээр зовлонгоор дүүр учраас үнцэнгүй байгаа. Бид нар яаж жаргалтай байх юм бэ гэдэг ойлгоогүй байгаа. Яагаад би илүү хүч чадалтай юм бэ гэдэг ойлгоогүй байгаа. Босоод хүч чадлаа нээж чадахгүй байгаа. Тийм болохоор бид нар зовж байгаа. Тийм болохоор бид нар хэцүү байгаа. Тэгээд одоо энэ ертөнц бол бурхнаар дүүрсэн, бурхтаар дүүрсэн ертөнц биш. Энэ бол худал хуурмгаар дүүрсэн ертөнц. Энэ одоо байгаа ертөнц бол худал хуурмгаар дүүрсэн ертөнц. Үннийг хайх гэж оролдож байгаа мөртлөө бүр туйлын үннээ олоогүй ертөнц гэхгүй юу? Гэтэ ядчил тийм ертөнцид байгаа юм бол одоо энийг юм үгээд штэ. Чи ундаг дугуун дээр байснаар мөнгө аз жаргал авчрахгүй л дээ. Гэхдээ чи ундаг дугуун дээр байснаас ядаж BMW дотор юм уу? Чадчих Lamborghini дотор те. Эсвэл Rolls Royce дотор юм уу гэдэг өгөөдөг штэ. Тийм баггүй. Би ингээ хайртай хүмүүсээ алдаж байгаа юм бол ядаж би ингээ бодтой юмнууд дээр амжилттай бай. Эсвэл үгүй мах дандаа дотоод хүч чадал гэдэг бодтой ертөнцөд ч гэсэн амжилттай бай гэж бодвол бодтой ертөнцөө ойлгох ёстой. Гэхдээ чи бодтой ертөнцийг хайх замдаа эрүүл мэндэ хайж болохгүй, үнцнээ хайж болохгүй. Тэгэл болоо. Тэрнээс чи мөнгөтэй байж болно, чи хүчтэй бай, чи гоё бай, болж юм. Тэгээ одоо жишээлбэл гадаадд амьдарч байгаа залуучууд байна, мундаг залуучууд. Монголд бас амьдарч байгаа ч бас мундаг залуучууд байгаа бах би бүгдийг хэлэхгүй гэж магадгүй. Тэр хүмүүст хэлэхэд удаан амьдрал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол бас нэг мессеж нь болохоор чи удаан амьдраа. Чиний удаан амьдрал баталгаа байхгүй. Чи гоё хоол идлээ гэд чи ингээд гоё фитнест явлаа гэд чиний амьдралын процент 100% болохгүй. Чи нэг 50-60% таа л байна.
Тэгээ онгоцон сууж болно, явж явах чинь онгоцч болно. За онгоцны бас баг байлаа гэж машин дайруулж болно. Эсвэл ингээд тэгээ янз янзын тохиолдол зөндөө байдаг. Эсвэл маханбийн судлалаар зөвхөн зүү хоолт юм уу, зөв дэглэм оюун ухаанаар дамжуулаад зарим нэг зүйлсийг ойлгохгүй. Яагаад энэ давуугийн ян болохыг яриад идэм бэ гэхээр хүн төрөлхтөн энэ бэлгийн дурууслын цаана байх энэ хэрчим хүчний ашиглах тэр чадвар дээр маш дандаа өдөрдөг аахгүй юу? Одоо ингээд сая гэхдээ чи ингээд гой хоол зүүч байгаа даа заяа. Хоол зүүч ингээд бичлэгт орж байгаа. Хоол зүүчтэй ингээд бичлэгт орж байна. Станаа гой ингээд хоол идээд ингээд гой өрөөл болгоомжтой. Тэг ингээд гой болчдөг. Ярьж ин тэр хүн бол зүйл юм ярьж байна. Гэхдээ тэр хүн маш том зүйлийн жижигхэн зүйлийг ярьж байна. Тэгэнгუთ бидний амьдрал дээр ихэнх хэсэгт нөлөөлдөг зүйл бол энэ харин дур услахгүй юу? Бид нар эсрэг хүсэндээ татахыг хүсчээдэг. Эсвэл ингээд би ингээд хичнээн ингээд зүхтаасан ч гэсэн надад ингээд дийлдэхгүйгээр төрж идэг нэг хүсэл нь бол дур хүсэл. Энийг болохоор өөр өдөртөж сурах гэдгийг бараг ихэнх хүн хийж чаддаггүй. Цөөхөн дотор цөөхөн. Ерөнхийдөө ихэнх хүн л өдөртөж чаддаггүй байхгүй юу? Ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг, алдагдал гаргадаг, үйл ойлголцол гардаг. Тэгэхээр энийг яаж илүү доктортой байх уу? Яаж илүү цаана гарах вэ гэдгийг ярих нь арай илүү тийм цөөнх тамаарсан мөртлөө арай илүү том зүйл яриад байна гэсэн үг. Ингээ яриад ивэл дуусахгүй дээ. Одоо би санаа алдчихээн дээ. Ямар ч нэг бичлэг нь 10 минут 17 минут болсон байна. Би сүүлдээ ер нь бол энэ санаанууд айгүй хэрэгтэй санаанууд яаж хүргвэл яагаад ингээд яриад ивэл цаана гарах юм бол гэж толгоогоод 8 жил гасах чинь магадгүй би тэнэг байх. Ухаантай хүн биш байсан баг. Би анханасаа өөрийгөө ухаантай хүн гэж боддог байсан. Магадгүй би тийм бодчихсон шиг ухаантай хүн биш байсан баг. Нилээн тэнэг нөхөр байсан баг. Тэгээ магадгүй надаас л ухаантай хүн байвал энийг миний заах гад оролдоод байгаа тэр тэнэг зүйлсийг илүү сайн ойлгоод, илүү сайн хүрэх болтгой. Тэгээ үүдсэн тэнэг би ингээ эндээ чадхаараа хичээе. Тэгээд үүдсэн юу ч гэсэн нэг л юмыг сайн мэдж байгаа. Энэ одоо миний ярьж байгаа зүйлс бол худлаа зүйлсүүд биш. Цаана зөндөө олон зүйлс байгаа. Тэгээд би махан дэрэж мэдэрсэн зүйлсүүд зөндөө байгаа. Тэгээд сайн яаж хүрэх вэ? Яаж ойлгомжтой болох вэ гэд шаналал байгаа. Тэгээд зүгээр шаналж байгаа. Тэгээд оролдож байгаа. Тэгээд мянган бичлэгийн дараа ядч яриа илүү жишээ хүрхээлгүй. Эсвэл хүмүүс хангалттай ухамсартай болж байгаа. Дээрээс нь хайж байгаа сэдвэн учраас илүү хүнд хүрэх тэр өдрүүд ирэх бах. Тэгээд тэр хөтөлбөр хийсэн. Би өөрийгөө л бэлдээ байж. Тэнийг юм ярьсан бол өөртөө тэнийг байсан бол энэ бичлэгүүдийг хийж битгий үзэх бүгд тусдаг баяртай болог. Тэгээд бид өөрөө тэгээд нэг шоронд болуулах болтугай. Тэгээд модоо ярьсан хэвтээ шоронд болуулах тэр өдрүүд нь ирэх бах. Тэгээд үдсэн азар хийж байгаа зүйлсээ би маш олон жишээн дээр худлаа биш гэдгийг мэдэрсэн байхгүй анх сурснаасаа биш. Даанч ганцаардал гэдэг зүйл юусоо салахгүй байгаа. Тэгээ ганцаараа л яваад байгаа юм шиг гэж. Галзуурч явах шиг байна. Тэгээ галзуу хүмүүс бас монголчууд дуртай. Хин блэ? Хин блэ? Тий осарч юм байна. Саран даваа байна. Тэгээ нөгөө галзууг хийгнэ намайг нэгтгэцэн байдаг. Магадгүй би тэр энэ чинь гişүн хүн байх. Тэгээ хэрвээ өгнөх гişүн хүн бол уучлаарай. Гэтэ шалгаад үзчих. Тэгм бол тэгээд бид илүү ухаантайхаа хичээнэ. Та нарт илүү тэнэг байдлаас гарахыг хичээгээрэй. Тэгээд заамттай ойлгоцохыг хичээнэ. Тэгээд магадгүй бурхан зөвшөөрөл, магадгүй эсвэл бурхан зөвшөөрөг байх. Тэгээд ингээд Монголд энэ зүйлсийг ойлгохгүй гэж боддог байх. Хэрвээ чи ойлгочих юм бол аюу амархан бохгүй юу да. Би та нарыг нэг буруу юм сурчлаад байгаа биш ээ. Би зүгээр илүү их хичээ, илүү өөрийгөө тань. Тэгээд илүү дотоод хүч чадлаа нэ. Тэгээд дотоод махан бие хүч чадлаа болон сүнслэг хүч чадлаа нэ. Илүү хүчтэй бай гэдэг л өрөөлөд идэг, өөрөө ойлгочоод идэг. Тэгээд амар завхай амьдралыг өрөөлаагүй. Ерөөсөө тийм завхай амьдралыг өрөөлаагүй. Мэдээж миний амьдралд саваагүй байсан жишээнүүд зөндөө. Ус харилцаанууд дээр те саваагүй дурлал, саваагүй харилцаанууд байсан. Би тэрийг үүсэхгүй, худлаа ярихгүй. Надад тийм харилцаанууд байсан. Гэхдээ одоо ер нь бол бас жоохон зэгсэрч байгаа. Тэгээ ямар ч гэсэн
Яг учиргүй завхаа бол амьдч үзээгүй. Тэгээд үтсэн цаашдаа илүү олон янзаар олдно. Ямар ч гэсэн нэг л имийг хэлж чадна. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр бидний одоо яг нь бодох ёстой сэдвүүд ч аягүй чухал сэдвүүд юм шүү. Тийм, эрүүл мэнд гэдэг сэдв, сэтгэл хөдлөл гэдэг сэдв, бие хэмбэ гэдэг сэдв. Энэ ер нь аягүй бодох ёстой сэдвүүд мөн. Тэгээ бид нар дааж бодохгүй байна. Тэгээ энд нэг ганц тэнэг хүн ингээд тэнэгтээд байж. Тэгээд өөрийгөө ч шалахын, та нарыг шалахын. Тэгээд эсвэл яг юунд асуудал байна гэж 8 жил бодлоо. Тэгээд 8 жил одоо хайрыг навахгүй байдаг. Би тэнэг хүн шиг байна. Эсвэл их ухаантай хүн байж магадгүй. Жоон цагаасаа дөрүүлээд нэг идэж магадгүй. Яаж ч аль ч сан хамгаалга. Тэгсэн бичлэгнүүдээ хийсэрлэх болно. Тэнгийн дотор хамгаална гэдэг шиг. Тэгээд аюулсан маш цөөхөн залуучууд хорог орхиосоо. Тэгээ маш мундаг залуучууд бити ингээ эрт хорог орхиосоо. Тэгээд анзаар жоохон торомзуудтай анзаарахаар болчихмоор анзаарчуулын амьдрал дээр илүү гоё амьдарчмаар тийм олж харах үз шин зөндөө байдаг байхгүй. Хүн болохоор заавал нослолтой хутгалдаа дарих дарс ууж маш олон хүн өнчрүүлснийхаа дараа ч ухаараагүй тийм тэнэглэл зөндөө байдаг. Тэрнээс өмнө энэ дур өслөх гэж юу юм, бие гэж юм, материалын ертөнц гэж юу юм, сүнс гэж юу юм, бидний амьдралын утга учир гэж юу юм, тогтолцоо гэж юу юм, соёл гэж юу юм, түүх гэж юу юм, одоо гэж юу юм, ирээдүй гэж юу юм бэ гэдэг олон зүйлсийн тухай бодоод үзээрэй. Тэгээ хариултаа олж чадахгүй бол ядаж н тэнэг хүнээс ч гэсэн суралцаарай. Тэгээд Норг 26 дахь норг байлаа. Тэгээд дараагийн норг гэж судахгүй юм. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.